За байна уу. Манай өнөөдөр видео тавтай байрал. Энэ ингээ миний хамгийн анхны видео. За тэгээд үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд би одоо танкар, соло, matic юм уу, matic glory оруулал тэгээд үлдсэнийг энэ бичлэгээс үзээрэй. За тэгээд түрүүний бичлэгээс ингээ юу ч ойлгоогүй хүмүүс тэгээд ойлгох хэрэг байхгүй та нарт бол жоохон тэнэг хүмүүс байж магадгүй баг. За тэгээд айлын пикийг харахад бол наа ингээд амар поро тэргийл авсан жайл төмөр бүкст авсан. Мэдээч ерөөхдөө бол баздаг танкууд хүмүүс амар жоохон дургүй байдаг л да. Тэгэл ихэлж босчоод коридор туслаад манай мэжийг алгаж исэн. Тэгэхээр нь яваад first blood-ыг манайх авсан. Тэгээд далдан жиркалдаад далдганж байгаа дахиад өгч. Тэгэл будч нэг рекалжаал яг рекалжсэн манай мэжийг алаад тэгээд над чамаар хамаа авах уу гэж бодоод. За тэгээд буцаж дээшээ яваад хэдийн яваад XP-д туслаад. За яг энэ дуу жоохон сүлд орж иж байгаа шүү. Би мэдээлэлтэй яваа. Тэгээд би мөнгөнд жоохон дуртай хүн болохоор тэгэл хэдэн мөнгөний аваад тэгээд дахиад авах гэсэн чинь тэгээд мэжийнхэн хэдэн миньонуудыг авчаад манай мэж санаж жайл хүмүүс нисж орж ирд юм да. Тэгэл хайртнаас жоохон муу идэж хүмүүс. За тэгэл айлын бродыг харагчаал байжсэн. Айлын бродыг мэдээж түрээ дараад нь базаа тэгээд өөр хүсэлтэй. За тэгээд KLG-вэл надад ямар хамаа авах. Байли CC-ийн дарамтлах гэсэн. Тэгээд CC бол арай л дэндүү скелээр өсөв. Тэгээд ботон дотор байж байгаа ийш тийшээ яваад бродыг нэрэж гүцгүүгээд дахиад нэг төрөл авчаад бас мөнгөний дахиад авч байгаа. Мөнгөний аваад за тэгээд бацаа гэж нэг бодсон. Гэтэ бацгаад чиг аим баг байсан. Тэрхий баг. Тэгэл үс арчин багцтай бацах юм. Тэнгүүтээ буцаж чаад дахиад бүтлэхгүй юм ийгээд манай бадан буруу тийш скил хийгээд тэг би бүр хүч байгаа юм шиг байсан. Манай Жулиан тэр цаана хүч байгаад би зүгээр рекалдчихсан. Надаа өсөр рекалд хэрэгтэй байсан. Тэгээд манай бадан дээрээ дараа. За би тэгэл рекалд тэгэл. Тэгэл рекалдаад төрсөн юм чинь тэгээд эргэлдээл мэдээч амар проблем шиг ийш тийш шопараад ийш тийш гүүгэл тэгээд байж байгаа хандлууны хан үсээд энэ жоох гацсан юм шиг үлээ тоглож байгаа. За тэгээд блүү хараад гэсэн чи хайрлын бүр амар хурдан манай блүүг хосгож ирсэн. Тэгээд манай бидээр алдчих байгаа юм чи ямар хамаа авах вэ гэл. Тэс чи манай бидээрээ галт. Ийм л. Тэгээд бүр ямар ч хамаагүй тий. Одоо ингээл атлаас намайг бүр нүдэж байгаа байхгүй. Тэгэл би амар пара плеер болъё гэсэн бооч тэгэл өдөртөлтөнд дарсан манай багт ерөөсөө дэмэж гаргал байхгүйсэн. Тэгэл нэг 3 хүн бадсан манай тэгтэл листи бол хамаагүй дээрлсэн. Манай листи бол ерөөхдөө манай бадан бүр шал ярьчихсэн. Харалтай. Скил яаж дурвэсний надаа үсттэй. Айлын ганцхан муу юу атласыг алгаж манай бүр листи амар жижирч. Тэгэл айлын кор за тэгэл би төрсөн юм да. Төрн заяа. Тэгэл төрчөөл мэдээж бас хамаг шопоо гаал. Зайчны онцгой болоогүй дээ өрөөд. Тэгэл буцаж ультимейт ороход 6 секунд байхаар нь бас бацхуу байх уу гэж яг би тоглож байхдаа бодсон дааж тэгээ. Манай багаас дэмэж гаргалтай 2 хүн байсан. Тэг дэмэжийг сайн гаргаж чадах бол эсвэл бацх миний яг би өөрөө бацж чадах болоо гэдэгт жоохон амар малтаад тэг. Айлын хүмүүст нь додуулаад ерөнхийдөө бол жоохон яарсан. Тэгэл энэ дээр лэг бацъя да гэж бодсон. Айлын атлаас нь орж ирсэн. Тэг ингээ өгч орж ийн. Тэгэл надлаа уулж. За тэр жоох. Манай Лесли бол тэгэл про скилтэй юм болохоор ийш тийш ялаад манай дээр скайерээ булаагаал буцаж лорд дээр очоод лорд дээр ч нэг сайхан юм байхгүй нэг шалгуулчаал. За зүрж хараад ийж. Тэгэл амар бодож байгаа. Энэ дээр л
хурдаж явж байгаа хүчиж байгаа. Тэгээ өвн сейв чи чадхал байсан ч гэсэн манай багийнхан туслааг. Тэгэл би зүхтаад тэс чи манай хүн бол тэр бүр айлын продыг бүр мангар амар хурдаалсан. Ийм парол слиттэй бол хэдэн ч байж дарсан яах вэ гэж дотроо жоохон бодоод. Тэгээ лорд өргөжлүүлж аваад манай Жулиан тэгэл бородыг харсан. Тэгээ би зүгээр эдэн ямар ч шалтгаангүй зогсож мөсөө тий. Тэгэл нэг хотлоо өнөн даашлаад ерөөхдөө бол амар товчхон байж байгаа дадлаас нь өөрөө орж иж өгсөн. Харалт. Үгүй ч юм. Үцээ. Ингээл стант ч юм чи хүчил таараа энэ хүчис атлас бол тий. Миний амар дургуй танкуудын нэг атлас дэгийн AK-3 байдаг шүү дээ. Эднээс яг нэг бацсан гол ядаргаатай дахиж нэмээ бацчихдаг байхгүй. Ийм байхаар чи амьдрал яаж вэ? За тэгж яах. Тэгэл манай бүр тэр лислээ бүр наав чааш явах гэдэг чинь харалтаа би амар баатарлаг зангав. Харалтаа бүр мэж авраал. Тэгсэн чи айл атлас нь бүр мангар нэг очиж ганцхан бацчихдаг. Тэгэл чи бийж дахиад бадж байгаа юм чи. Бадсан чи ямар ч хэрэгцээгүй байх гэж бодсон ч гэсэн тэгээд манай баг дабл хийсэн юм чи. Дабл шүү дээ. Айлын 3 хүнийг 2-оос солжно гэж бас болж байгаа байхгүй тий. Манай багаас 2 хөгжөөд айлын 1 сайн хүнийг алдсан энэ зүгээр л алдсан. Тэгэл CC тэгэл амар лалар юм байна таа гэж. Айлын аудито мангар ядаргаатай байсан л. Тэгэл тасэтлнийг бацчихсан манай батанг бүр ийш тийш харж бал ямар ч бодоод үзэлтэй тий танаа батанг ч ханаач хийж чадахгүй гэж зүгээр ультимейт дараад байна. Тэгснэ хотлоо гоё эсгэлтэй тий би зүгээр ганц лайтборны тэрэл ашиглаж тий юм. Тэгэл манайх мэдээч ялгаж байгаа юм шиг манай Жулиан батанг хоёр нийл сайхан халаад. Тэгэл би нэг парасит хийгээд хийж байна. Ингээл ийм амархан ялж штэ соло танк. За тэгэхээр мэйл дээр бол ерөөхдөө бол тийм сайн би бол тоглолтгүй. Яг танкаар бол гайгүй тоглолдог. Гэхдээ бол файтер зэрэг л тоглолдог. За тэгээд миний видеог үзсэн баярлалаа. Яаж энэ соло танк MF явж олж байгаа үстэй. За тэгээд үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Жоохон сандарчлаа. Жоохон ярианы тал дээр бол би жоохон муултаа хэлэхдээ. За тэгээд баяртай. Дараагийн шинэ видеогоор уулзъя. Баяртай. За баяртай.